Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарс нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагвар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний автхийн болон тэргээ тэнхрүүлэг болон гарс нэвтрүүлгээр үзэхээс гадна нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. Энэ оны 1-р улирлын байдлаар цагдаагийн байгууллагад тэр хэрэгслийг хулгаад аллаа гэсэн дуудлага мэдээлэл 244 бүртгэгдэж, за үүнээс 197-г нь бол материалжуулан шалгаж байна. За гэмт хэргийн шинжгүй гэж үзэж 94 дуудлага мэдээллийг бол буцаасан байгаа. Тэгэхээр иргэдэд бол бас анхааруулж хэлэхэд тэрийн хэрэгслийг хулгаад алдсан үгөө бүрэн нэгтэлсний дараа цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл өгөхгүй бол за одоо найз нөхд нунаа явцсан банк ус санхүүгийн байгууллага нь одоо зээлийн буцаан төлөлтөө хийгээгүйгээс олж одоо ачаад явцдаг аваа явцдаг юм эрх үхий одоо эрхтэй байдаг. За үүнтэй холбоотой одоо дуудлага нэгтлаагүйгээс олж цагдаагийн байгууллага дуудлага мэдээлэл өгж байгаа нь энэ төрлийн дуудлага мэдээллийг одоо өссөн дүнтэй харагдуулаад байгаа нэг шалтгаан байгаа юм. За тэрийн хэрэгслээ хулгаад алдж байгаа иргэдийн тухайд гэх юм бол за ерөнхийдөө он хуучин тээврийн хэрэгслүүдийг түлхүүр тааруулах замаар асаалтын систем болон хаалганы цоожийг түлхүүрээр онгойлгодог төрлийн одоо Mark 2 Honda Fit CR-ыг гэх мэтийн одоо он хуучин тээврийн хэрэгслүүд түлхүүр тааруулах замаар хулгайлж байгаа гэмт хэрэг зөрчил бас ер нь буурахгүй байна. За үлийн улиралд тээврийн хэрэгсэл онгорхоо асаалттай халааж явах үед одоо авч явдаг энэ төрлийн зөрчлүүд бас ихээр бүртгэгдэж байна. Тэгэхээр иргэд жолооч нар маань нэгдүгээрт одоо он хуучин тээврийн хэрэгсэлтэй бол хаалганы одоо цоож болон асаалтын системээ сольж цоожийг сольж за мөн одоо харуул хамгаалтаа газар тээврийн хэрэгслээ байрлуулж удаан хугацаагаар эзэнгүй орхихгүй байх гэх мэтээр одоо хулгайчид тээврийн хэрэгслээ алдах нөхцөл боломжийг бүрдүүлэхгүй хулгайчид одоо боломж олохгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлэхийг бол анхааруулж байна. Тээврийн хэрэгсэл хулгайлах төрлийн гэмт хэрэг нь өндөр хариуцлага ялны санкцтай гэмт хэрэг байгаамаа. Тэгээ энд эцэг эхчүүд бас нэг зүйлийг анхааруулж хэлэх нь зүйтэй байхаа. Өсвөр насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл унаж одоо үзэх хүсэл сонирхол маш их байдагтай холбоотойгоор тээврийн хэрэгслийн хулгайсан гэмт хэргийн одоо холбогдогч болчиход байгаа нэг юм зүйлүүд байгаад байгаа. Энэ юу юм гэхээр одоо өсвөр насны хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд асаалтаа тээврийн хэрэгсэл унаа авчдаг. Аав ээжийнхаа ах トゥ хамаатан садаг одоо гэртээ ирсэн хүмүүсийн ч гэсэн тээврийн хэрэгслийг одоо зөвшөөрлгүйгээр унаа явчихдаг. Ийм одоо төрлийн зөрчлүүд бас цагдаагийн байгууллагад их бүртгэгдэж байна. Энэ нь өөрөө эрүүгийн ялтай гэмт хэргийн шинжтэй болоо явчихж байгаа үйлдэл юм а гэдгийг бас эцэгчүүд өсвөр насны хүүхдүүдтэй анхааруулж хэлэх нь зүйтэй байх. Бас мөн одоо өсвөр насны тээврийн хэрэгсэл автомашин явах сонирхолтой дуртай хүүхдүүдэд ойлгуулж бас тайлбарлаж өгөх нь зүйтэй. Одоо яг улсын хэмжээнд эзэн холбогдсон тогтоогдоогүй 7 тээврийн хэрэгслийг ерөн сурвалжилж байгаа. Ер нь тээврийн хэрэгсэл хулгайлахаасаа гадна одоо эд ангиудын зарж ашиг орлого олох одоо шунхайн сэтлэр хулгайлахаас гадна тээврийн хэрэгсэл дотор байгаа эд зүйлийг шил цонхыг нь хагалж авж байгаа юм хулгаан гэмт хэрэгүүд бас ихээр бүртгэгдэж байна. Тэгэхээр аль болох тээврийн хэрэгсэлтэй ил задгаа ямар нэгэн цөнх сав бусдын анхаарлыг татахуйц өндөр үнэтэй гар утас ноутбук цүнх савтай зүйл гэх мэтийн бусдын одоо анхаарлыг татахуйц эд зүйлээ үлдээж явахгүй байхыг мөн цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Замун хөдөлгөөнд оролцогч жолооч иргэд эцэгчүүд та бүхэнд цагдаагийн байгууллагаас хүүхдийг одоо зам тэрийн осол хэрэгт өртгөөс уртан зэрэг чиглэлээр дараах зөвлөмжийг хүргэе. Тэгэхээр эцэгчүүд маань хүүхдийг гол төлөө одоо тээвэрлээ аваа явж байгаа үедээ хамгаалах бусыг зөвлөхгүй суулчлөөдөө суулгадаг. За мөн тээврийн хэрэгслийг одоо зогсох үед хүүхдээ буугаад эцэг эсрэг хамгаалагч нь тухайн хүүхдийг бол арын суудлаас одоо хаалганы онгойлгож буулгах ёстой байтал шууд төрүүлж хүүхдийг буулгадаг. За мөн одоо цонх лүкээр биеийг одоо ил гаргаж явуулдаг, урд суулгадаг. За орнотгийн замд явж байгаа үедээ үр дээрээ авч удаг. Иймэрхүү одоо зөрчил тогтворыг бол гаргаж байна. За Монгол улсын замун хөдөлгөөний дөрмийн 23-ийн 8 дахь залтан дээр бол суудлын автомашин болон ачааны автомашины бүхэгт 10 хүртэлх насны хүүхдийг одоо биеийн өндөр жиндэнд төгссөн хамгаалтын суудлын буюу хамгаалах бусыг одоо хэрэгжилж аюулгүй байдлыг хангаж явна гэд заасан байдаг. За энийг бол төдийлөн бас жолооч эцэгчүүд маань хэрэгжүүлэхгүй авч явж байгаа. За гол төлөв хөдөө оронтгийн иргэд маань бага насны хүүхдийг одоо морь малаа эргүүлээд иргэдэг байдлаар английн тээврийн хэрэгсэл буюу мотоциклыг одоо шилжүүлж өгж
хөдөлгөөнд оролцуулдаг. Ингээд тухайн мотоциклыг одоо ямар ч одоо техникийн мэдлэг байхгүй насан туршгүй хүүхэд маань асаагаад морь молоо эргүүлэх байдлаар ингэж хөдөлгөөнд оролцож осол төртдөг. За тухайн онж явж байгаа тээврийн техникийн стандарт нь бол голдуулуу одоо асфальтын зам дээр явах зориулттай мотоцикл байдаг. Тэгтэл яг одоо өнөөгийн нөхцөл байдал дээр бол манай иргэд маань голдуулуу одоо өдөө оронтогт морь молоо эргүүлэх байдлаар тухайн английн тээврийн ундаг. Ингээд хад асах гууж алхтаа замаар бол насан туршаагүй за зам хөдөлгөөний дөрвөн болон тухайн техниктэй харьцаж одоо чадваргүй ийм бага насны хүүхдэр тухайн тээврийн жолоод нөхцөлийн улмаас осол төртөж нэг хүүхдээ бол амьд хохирсон. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаад тээврийн эрсдэлтэй зориултын суудлыг хэрхэн ашиглах вэ гэдэг бас та бүхэнд бас дүрсийг үзүүлээ. Тэгэхээр яг хүүхдийг тээврийн эрсдэлтэй аюулгүй тээвэрлээ явахын тулд car seat буюу хамгаалтын суудлал дээр яг хүүхдийн насны ангид төгссөн биеийн чинь онцлогтон төгссөн суудлыг бол ашиглах байгаа. За энийг ашиглахдаа гол төлөв эцэгчүүд маань урдаа хүүхдийн суудлыг урагшнаа харуулад тавьчихдаг. Энэ нь өөрөө стандартаараа бол хоригдж идэг. За Монгол улсд бол хүүхдийн суудлын стандарт бол NS ASIO 1326 гэсэн стандартыг бол ашигладаг байгаа. Тэгэхээр ерөөсөө гол төлөв жолооч эцэгчүүд маань хүүхдийг харын суудлал дээр мөн одоо яг зориултын суудлын аюулгүй байдлыг хангаж суулгах зайлшгүй шаардлагатай байна. Ингээ хүүхдийг аюулгүй байдлыг хангаад зориултын суудлал дээр суулгахсны үндсэн дээрээс тухайн одоо зам тээврийн өсөл бий болох, тээврийн хажуугаас мөргөх, замуу одоо бусад тээврийн өсөлтөд мөргөлдөх, онхолдох хэлбэрийн ослын улмаас хүүхдийн амь нас эрүүл мэндэд одоо үүсэх эрсдлээс 60-аас 70 орчим муур хамгаалах болцоотой юм а. Тэгэхээр эцэгчүүд та бүхэн амьдралынхаа утга учир болсон энэ инхний бяцхан үрсийн аюулгүй байдлыг хангаж хүүхдийн одоо зориултын суудлыг ашиглаж хүүхдийн аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж хэлмээр байна. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм а. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засвар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэрэг тэнхрүүлэг болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Миний моторын тос их хідээд байна гэд. Тос нь багасаа дундраад байна гэдэг индикатор дээр үзүүлэлтүүд гараад ирдэг. За энэ тос юунаас болоод дундраад багасаад байна гэхээр машины моторын одоо даралт алдагдах, моторын тос бохирдсноос үүдэж кольцны одоо тэлж агших хөдөлгөөн байхгүй болсноор болоод одоо моторын тос кольцныхаа Поршингийнхаа хажуугаар завсар зайгаар шатах камер руу ороо шатаад ялангуяа одоо манай Монгол орны цаг уурын онцлог байдлаас болоод одоо шороо тоос ихтэй их хуурай за ийм өндөрлөг нутаг Монгол орн бол далайн түвшнөөс дээш 1300-аас дээш 2000 м за тэгээд бүр өндөр газрууд ч байдаг. Энд бол одоо машины моторт одоо шаардлагатай агаарын одоо хүрэлцээ бас багасдаг ч гэж үздэг одоо манай автоинженерүүд. За энэ нөхцөлд шороо тоостой агаар машинд орсноос болоод за мөн төрш банкнаас автомашины моторын шатах камерт төршний системийн бохирдлоос болоод машины моторын тос одоо бохирдож байдаг. За үүнээс болоод машины моторын хүч муудах, бензин зарцуулалт ихсэх. За тэгээ цаашдаа олон эвдрэл гэмтлүүд гарч байдаг. Ялангуяа сүүлийн үед одоо бас 2-3 хоногийн өмнө 7 хоногийн өмнө тосоо солиулждаг. Тэгээд солиулсан боловч үр дүн өгдөг вэ. Машины хүч одоо муу тааруу хэвээрээ байгаад байдаг. Яах вэ? Одоо задлах уу, кольцоо солих уу, яах уу гэсэн хүмүүсийн асуулт бол маш ихээр ирж байгаа.
Харин тосоо солихоосоо өмнө манад ирээд үйлчилгээнд орсон хүмүүсийн сэтгэгдэл бол маш өндөр байгаа. Энэ яагаад юм бэ нэ гэхээр одоо байгаа хуучин тосоо асгахаасаа өмнө тэр тосон дээр хийж явдаг тослохооны системийн цэвэрлэгчийг хийж машиныхаа доголыг арилгуулж зам нь бензин түлшний системийн цэвэрлэгч бодисыг хийж одоо дутуу шаталт бий болоод моторыг бохирдуулаад байгаа хүчин зүйлсийг шалтгааныг нь арилгасан жолооч нарын сэтгэгдэл өндөр байна. Зарим жолооч нарын бас сэтгэлийг та бүхэндээ хүргэж байна. Та энэ машиндаа сая ямар бүтээгдэхүүн хийгээд явсан талаараа ихлээр хэлж өгөө. Би энэ фэсээр улсууд яриад машиндаа ингээ өөрчлөлт хийлгэхэд тэгсэн чинь шал өөр болдго юм байна гээд тэгээд яг л сонсоо тэгээ хүрээд ирсэн. Юу одоо энэ доторх нь цэвэрлэгдэж байгаа юм байлгүй энэ одоо хорсон сэвчээ хорсон дотор үйлчлэгээ одоо нагарууд нь арилж байгаа юм болов. Тэгээ койл змэлж чөлөөлөгдөж чинь энэ сайхан арай л хөнгөн болчих шиг боллоо. Би хуушаас арай л өөр болчихлоо. Моторын нэ бохирдлыг цэвэрлэдэг тийм бодисуудыг хийгээд тэгээ урагшаа давхаад сая 10 гаруй километр газар давхаад ирлээ тэгээд. Ер нь ширгсэн чинэр хөл 50 ухсыг маягтал болоод ирлээ шүү дээ. Тэгээд шал хуушаас шал өөр болол явчихлаа юм чи бас. Наран хорооллын бусж иргэдэг хүртэл дахиад эргээд эргэнгүүт л наашаа ер нь мэдгэцхөөс арай өөр хуучаас хамаагүй л оруулаа явчихлаа. Ер нь ухс игээд шал оруулаа явчих шул. Яванда байнгын сайхан үйлчлэл энэ тэргээ тэнхрүүлэх гэсэн ийм сайхан үйлчлэгээ гартсан юм тэгээд жанжин хөлөө энд байдаг юм байна тэгээд амар юм байна чи одоо гар хөл тосолдоггүй өөр хар зогсож байгаа тэрэг маань ингээд сайхан болчих шиг тийж байна. Би шатлаа тэгэл энэ Оросын тэргийг үл энэ бүгдийг барьсан тоо. Тэгээ одоо сүүлийн үед бас нэг Япон карате байж байгаа. Тэгээд одоо ийм машинтай болсон. Одоо яг энэ Орос тэргэрүүд энэ ээлж хийх хийж байгаа юм шиг. Тэгээ задлахгүйгээр ээлж хийж байгаа юм бол юм шиг үү. Энэ одоо юм сайхан болцсон. Бидний үе чи одоо өстө ямар гараас ч олдохгүй гадаал өвлийн хөөтөнд зуны халуун айданд ч гэсэн гадаа насалдаг байл шүү дээ. Заавал ч хөл одоо ээлж хийгээл койл бүх жирмэр юмас солиод л тэгэл 3 хоног дотор босох гэдэг үүрэг өгдөг одоо тэгэл насалж жилээсэн дээ одоо олигтой багт байхгүйсэн үстэй бидний үед. Одоо бол дээрээс сайхан өөрөө хараад зогсчих юм шингэн мэнгэ хийгээл бензин чигээд моторлоо чигээд ингээд сайхан цэвэрлээд гоё болчихдөг юм байна тэгээд дахиж яриж өөрчлүүлнэ одоо танайхаа үйлчлэл яг одоо ингээд ийшээ сар шин хэвийн болгон явах тэгээд яванда сайхан бодол мэдгдэх хөлөг тэгээд ингэж ирээд мэдээлэл өгнө. Тэр техникээ сайхан энэ задлалтгүй ийм сайхан аргаар ингээд доторх юмнуудыг цэвэрлждэг юм байна тэгээд ирж энэ сайхан үйлчлэгээ компаниар үйлчлүүлээрэй л гэж хэлмээр байна. Одоо энэ тэргээ тэнхрүүлэх гэсэн ийм сайхан үйлчлэгээ гартсан юм байна тэгээд жанжин хөлөө энд байдаг юм байна тэгээд ирж энэ сайхан газар үйлчлүүлээрэй л гэж хэлээ да. Амар юм байна чи одоо гар хөл тосолдоггүй өөр хар зогсож байгаа тэрэг маань ингээд сайхан болчих шиг тийж байна. Харин манай одоо лидер авто партийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсэт байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 9-12-79 барилга захиалагчид барилгын ажил гүйцэтгэгчид 3 буг вакуум цонхны үйлдвэр чанартай үзэмжтэй вакуум цонх хаалгыг үйлдвэрлэж байна. Мөн ялаа шумуул хэдэн батхнаас хамгаалах эвхэгдэг торны захиалга авч байна. 3 буг вакуум цонхны үйлдвэр
бид танд хүч үйлчлэн 2016 онд үйлдвэрлэсэн Монголд 2024 онд орж ирсэн нэмэлт оффроуд тоноглолтой Libotic-тай автомат хурдны хайрцагтай 3200 дизель мотортой Ford Ranger автомашин зарна. Утасны дугаар 9919 30. Гарц нэвтрүүлгийн хянах самбар булангаар хууль дүрмээ биелүүлж явбал зам тээврийн ослоос сэргийлэх нэгэн гарц болно гэдгийг ойлгож авч байдаг бол жолооч нар маань техникийн зөвлөгөөний давхар хөтлөгч булан гүйцснээрээ мөн зам тээврийн ослоос сэргийлэхэд хөдөлгөөний аюулгүй байдал шууд нөлөөлдөг оригинал сэлбэг чухал аш холбогдолтой гэдгийг ойлгож мэдж байгаа хаа. Одоо тэгвэл үзэгч та бүхэндээ зориулдаг жолооч нартаа автомашин эзэмшигчдэд зориулж байдаг хобби булан төлөвлөж байна. За эрхэм хүндэт үзэгчид та бүхэнд манай гарц нэвтрүүлгийн хобби болон хүрч байна. Бид гарц нэвтрүүлгийн хобби болонгаар автоспортын сонин сайхныг одоо автоспорт сонирхогчтой автомашин эзэмшигчтэй энэ болонгаа зориулдаг байгаа. За он гараад автомаструудын холбооноос шинэ оны 2024 оны цуврал уралдаанууд эхэлсэн байдаг. Автомаструудын холбооны жил болгоны хамгийн анхны тэмцээнийг Автохим компани уламжлал ёсоор ивент итгэдэг. Энэ жил мөн Автохим Mastercross 2024 уралдаан амжилттай зохион байгуулагдсан билээ. Бид та бүхэндээ Автохим Mastercross уралдааны цувралаар хүргэж байгаа бол энэ удаад хаах шигшээгийн 2 дугаар гарааг та бүхэндээ хобби болонгаараа хүргэж байна. Тэгэхээр эхний 4 гарааны 3 дахь гараанаас амжилттай шалгарсан тамирчид болох Батнайрамд авраг, Ариун болд авраг, Мөнх хөргөл спортын мастер, Ганс Сүх 107 дугаартай Бат Чулуун 27, Бүрэн Жаргал 151, Инх Бат 80 дугаартай Төмөр Баатар, Иш 5, Дамдан Дорж 71-ийн Анх 2, 17 Гант Тулга 21, Инх 2, 60 Мөнх Бат, Иш 8 Ган Дорж, 40 Батбаатар гээд 15 тамирчин эхний 3-4 дугаар гараанаас одоо шалгарч хаах шигшээгийн уралдаанд инх оролцоод хаах шигшээгийн 2 дугаар гараа амжилттай гарч. За ер нь бол гараанаас гарч эхлээл уралдааны эхнээс л одоо манай аваргууд манлайлаад эхэлсэн 50 дугаартай Батнайрамдал, за түүний араас Ариун болд, за Ариун болдын араас 148 дугаартай Мөнх хөргөл 2 бол одоо хоорондоо урд хойноо гараад явцгаас нь ер нь энэ хаах шигшээгийн уралдаан 4 км замыг 7 удаа тойрох байгаа. За эхний 3 тойргоос эхлээд эхний тамирчин Батнайрамд бол ер нь сүүлийн тамирчнаас хагас тойргийн өөрөөр хэлбэл 2 км-ийн зайгаар холдож эхэлсэн. За 6-7 дахь тойрог дээр бол одоо тойрогдож төрүүлсэн байгаа. За энэ уралдаан бол одоо онцлог болж байгаа гэдэг төрүүчийн нэвтрүүлэг дээр шилжижсэн. Их хүүт их цастаад болж байгаа. Одоо хаах шигшээгийн 2 дахь гараа гэдэг чинь нийтдээ 6 гараа гараад явж байхад тамирчид одоо нэг гараанд бол 5 тойрно гэж яхад 5 тойрж байгаа бол одоо 20 тойрог эхний 4 гараанд одоо энэ замыг 20 тойрсон нийт тамирчид за 60 тамирчин гэсэн үг. За мөн хагас шигшээгийн 7 тойрог гэхээр 27 тойрог. За тэгээд дараагийн тойргууд дээр ингээд ийм олон одоо тамирчид энэ замыг цастаа замыг туулсаар байхад бол цас бол хэр барагтай ил гарахгүй харин дагтаршиж маш их халтаргаа үүсчихсэн. Энэ бол одоо тамирчдын маш өндөр ур чадварыг шаардсан. За тэгээд зөвхөн тамирчдаас гадна техникийн одоо бүрэн бүтэн байдал тохиргоо тийм ээ инженер механикуудын ажлыг сорьсон ийм уралдаан болж өндөрлсөн байгаа. За хол харж хол яв нурайтай Автохим компани энэ уралдаанаас эхлэн онооны шагналыг тамирчдаа тэмцээн болгон дээр 10,000 төгрөг нэг оноонд одоо цуглуулах юм боломжийг олгосон байгаа. Энэ нь бол одоо тамирчдын идэвхийг маш их сэргээсэн. За ер нь бол эхний 4-5 тамирчин бол хойдлын дараагийн хэсэг тамирчдаасаа бол нэлээд тасарч эхэлсэн. За дараагийн хэсэгт бол 107 Бат Чулуун, 27 Бүрэн Жаргал, за Анх 2 71 дугаартай, 21 Инх 2 гээд эхний тойргуудад хойшилж исэн бол урагшаа эхний 6-7 дугаар байр руу бол орж ирсэн. За ер нь тэгээд их хүүтэн уйлралд болж байгаа ч гэсэн үзэгчд бол ер нь ингээ хаах шигшээгийн уралдаан болон супер финалийн уралдаанаас бол бүр ихсээд ирдэг. Одоо хотоос ирж үзэж байгаа учраас. За тэгээд хөгжөөн дэмжигчдийн уухаа маш их байсан. За тэгээд энэ одоо энэ гараан дээр амжилттай оролцоод эхний 8 байр ажиллах юм бол супер финалийн гараанд
орох эрхтэй болж байгаа. За ер нь бол эхний тамирчид бол ер нь хурд хүчийг үзүүлж, ариун болд авраг, бат найрамдал авраг, за байнга медалийн үзүүрээс атгаад алдж байдаг мөнх хөргөл. За мөн түүний араас 107 дугаартаа Бат Чулуун нар бол одоо ер нь эхний дөрвөн байраа эзэлж суперфиналд эхний гараанаас эхний игнээг эзлэх ийм боломжийг олж авцгаасан байгаа. За ер нь тэгээд энэ хагас шигшээд бол үнэхээр 3-4 дугаар гараанаас шигшигдсэн тамирчид орж байгаа нь мэдэгдэж эхэлсэн. Одоо энэ гараанд гарч байгаа уралдаанд явж байгаа тамирчдын хурд бол маш их нэмэгдэж эхэлсэн. Хичнээн одоо дараагийн суперфиналийн гараа байгаа ч гэсэн машина бас гамнж болохгүй. Яагаад гэвэл одоо уралдаан бол уралдаан айлч гараан дээр бол одоо хурдыг шавхаж машиныхаа хүчийг шавхаж явдаг. За ер нь тэгтээ одоо техникийн саатал гаргахын тулд тамирчид бол бүх зүйлийг тооцоолж тэмцээнд оролцдог байгаа. Ер нь одоо Монголын мастеруудын холбооны 18 дахь жилдээ зохион байгуулж байгаа тэмцээний энэ оны хамгийн эхний гараа бол ийхүү амжилттай гарч хагас шигшээгийн уралдаанд одоо 50 дугаартаа Бат найрамдал, 36 дугаартаа Ариун болд, 148 мөнх хөргөл, 4 дугаартаа Ганс сүх, 107 Бат Чулуун нар одоо эхний байрыг эзэлж суперфиналд эхний игнээс гарах эрхээ олж авч байна. Гарц нэвтрүүлэг энэ удаагийнхаа хобби болонгаар Автгийн Мастер Кросс 2024 уралдааны 2 дугаар хагас шигшээгийн уралдааныг та бүхэндээ хүргэлээ. Өнөөдөр инновацийн гүйцэтгэл, тогтвортой байдлыг хангадаг онцгой автомашинуудын талаар ярилцах болно. Lucid Air тансаг тогтвортой байдлын илэрхийлэл болох Lucid Air-с эхлэе. Энэхүү цахилгаан седан зөвхөн тээврийн хэрэгсэл биш, дэгжин шинэлэг байдлын илэрхийлэл бөгөөд аэродинамикийн гялгар дизайнтай Lucid Air нь шинэ үеийн хүчирхэг цахилгаан машинуудын нэг юм. Капотонд ор Lucid Air нь гайхалтай хурдлах, мөн хол зай туулах нөхцөлийг бий болгох хамгийн сүүлийн үеийн цахилгаан машины технологиг харуулж чадсан цахилгаан хөдөлгүүр байрлуулжээ. Lucid Motors нь LG химийн нийлүүлдэг литий-ион батарейг ашиглан машины үндсэн хүчирхэг хөдөлгүүрийг үйлдвэрлэдэг. Энгийн загвар нь 480 морины хүчтэй 358 кВт, 600 нанометр 443 фут эргүүлэх хүч, 406 майл буюу 653 км зайд хүрэх чадвартай хойд дугуугаар хөтлөгчтэй 88 кВт цаг батарейгаар тоноглогдсон юм. 3 мотортой Air Sapphire загвар нь драг хоримд ашигладаг 1234 морины хүчтэй 1430 фут эргүүлэх чадaltaй. Тэгэхээр энэ нь зүгээр л эко машин биш, харин хүчирхэг болон тансаг байдлын зохицол юм. Lucid Air техникийн үзүүлэлтүүд 189 секундын дотор тэгээс 100 км/цаг хурдлах чадвар, өдөр тутмын практик хэрэглээ болон холын аялал зориулсан 660 км зай туулах батарей, жолоочгүй жолоодлогын хамгийн сүүлийн үеийн технологи ба хамгийн сүүлийн үеийн хөгжим Entertainment систем 300 кВт, хурдан цэнэглэгчээр 22-оос 23 минутанд бүрэн цэнэглэгдэх боломжтой. Lucid Air. Ford Mustang Mach-E одоо Америкийн алдарт масл буюу махчилбал, булчин болон орчин үеийн цахилгаан инновацийн нэгдэл болсон Ford Mustang Mach-E-д анхаарлаа хандуулцгаая. Энэхүү бүрэн цахилгаан дунд оврын Jeep-ийн Mustang-ийн өвийг шинчлэн тодорхойлж, сэтгэл хөдлөм хурдтал практик кроссовер дизайныг санал болгосон байна. Mustang Mach-E стандарт 70 кВт батарей эсвэл өргөтгсөн 91 кВт цаг батарейны сонголтуудтай ба эдгээр нь нэг цахилгаан мотортой, хойно хөтлөгчтэй Select болон премиум загваруудын мотор болон 4 дугуйн хөтлөгчтэй хувилбарын тэнхлэг тус бүр дээрх моторыг тэжээдэг байна. Зөвхөн 4 дугуйн хөтлөгчтэй ирдэг GT болон GT Performance Edition-ийн цахилгаан моторууд 480 морины хүч, 634 фут эргүүлэх хүчийг бий болгодог гэж. Туршилтаар Mach-E GT Performance 3.7 секундэд 100 км/цаг хурдалж чадсан юм. Хойно хөтлөгчтэй бага чадалтай загварууд нь 266 эсвэл 290 морины хүчтэй бөгөөд 317 фут эргүүлэх хүчийг бий болгохож,
Премиум загвар том батарейтай бөгөөд нэг цэнэглэлээр 500 км замыг туулдаг. Mach E GT-ийн харин туулах замаа хурд хүчээр сольсон бөгөөд нэг цэнэглэлээр 434 км болж багасжээ. Audi e-tron GT. Эцэст нь Audi e-tron GT-г танилцуулъя. Энэхүү өндөр хүчин чадалтай цахилгаан спорт седан нь дугуйн дээрх урлагийн бүтээл бөгөөд Audi-гийн тансаг боловсронгүй байдлыг эрхэмлсэн бүтээл юм. Наривчилсан удирдлага, гайхалтай хурд авахд зориулсан хос цахилгаан мотортой e-tron GT-н хүчтэй байхын хажуугаар боломжийн батарейны багтаамжийг санал болгосон байна. Энэхүү машинд бүх дугуйгаар хөтлөгч нь стандарт функцээр ирдэг ба үндсэн загвар нь 522 морины хүчтэй бөгөөд илүү спортлог нь гэвэл 637 морины хүчтэй RS e-tron GT загвар юм. Туршилтаар RS e-tron GT нэг цэнэглэлээр 386 км зай туулах багтаамжтай байсан нь UC-дээр болон Tesla Model S зэрэг өрсөлдөгчдөөс арай бага юм. Audi энэхүү машинд 270 кВт-ийн тогтмол гүйдлийн хурдан цэнэглэх чадварыг багтаасан нь 23 минутанд 80% хүртэл цэнэглэх боломжийг олгожээ. Дотроо зай багтай орох гарах нь зарим хүнд хэцүү байж магадгүй болох ч таныг дотогшоо ороход олон тооны технологи, өндөр чанартай материал, загварлаг дизайн өгдөх болно. Audi e-tron GT. Гарц нэвтрүүлэг хобби болонгаараа эрхэм автомашин эзэмшигчид жолооч нартаа авто ертөнцийн сонирхолтой мэдээллүүдийг автоспортын сонин ачныг хүргэж байхыг зорж байдаг билээ. Тэгвэл бас дараагийн нэвтрүүлгээрээ та бүхэндээ сонирхолтой уралдаан тэмцээнээс хүргэж байх болно. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Манай Leader Auto Parts компанидэр ирж байгаа жолооч нар одоо газруудаар яваад бид нар энэ холимгийн хаалтаа коллектороо цэвэрлүүлжлээ, сэвчээгаа тайлаад цэвэрлжлээ, сэвчээгаа сольчихлоо, шинээр сэвчээ аваад тавьчихлаа. За тэгээд EGR цэвэрлүүллээ. Ер нь цэвэрлж болох бүх зүйлээ одоо цэвэрлүүлсэн боловч одоо машиныхан маань мотор болдгоо. Ялангуяа одоо энэ хайбрид машинууд, бензин хэрэгтэй улсууд юу юм болоо зарим газраар очихоор одоо мотороо задлуул, эсвэл мотороо солихоор болсон байна гэд ирдэг. За энэ дээр бол зарим нь бол яалтчгүй үнэхээр мотор бол солихоор хэмжээнд болсон машинууд ч байна. Ихэнх нь заавал моторыг задлах, заавал мотор солих биш, задлахгүйгээр засах боломжтой ийм эвдэрэлтэй машинууд манай дээр ирж байна. Би одоо энийг 3 жил унж байна. Тэгээд ер нь хүч байхгүй, утаа хаяад ер нь явдггүй гэсэн. Одоо бол өстэй сая нэг 2 бодис хийгээд нэг 22 км яваад ирлээ. Эхний 5 км-с мэддэв юм. Ер нь л хаа заавал ер нь явуулт нь хаазны моторын даралт багасаад буураад л эхэлдэв юм ерөөсөө. Хүч нь сайжраад тэгэл ер нь машины гүйлтэл эрс мэддэв юм. Энэ сансраас дөнгөж өнгөрөөд л ерөөсөө. Гүүр өнгөрөөд л мэдгэж эхэлж онгоц юм шиг л нэг л энэ бөглөт юм нэг гайхуу аваа хийсэн юм шиг л болж илээ шүү дээ. Тэгээд л өчтөр нөгөө пэс дээрээс Leader Auto Parts гэж ороод л яг хаагур яаж очдгийг зураглалын нэг дорооноор авсан зургийг хараад тэгэл хэлсэн тий. Олоод ирсэн. Тий. Ер нь одоо койлцмэц тавигдаад ер нь моторын хүч сайжрал. Миний ч одоо 80 км/цагийн уртаа яваад л моторын даралт 3 мөр хүрж иж нэг 70-80-тай явдаг байсан. Тэгсэн чинь одоо 1.8-тай байгаад л 90 хүрж шүү дээ. Одоо тосоос ойл чинь тэгээ ахаад нэмэлт 2 бодисоо ий чинь. Тэгэхээр бүр л сайхан болох та. Одоо энэ 2 бодис чинь бол нэг нь тэр код фикчүүлэх одоо эдэгдсэн юм зай зазорыг нөхөж өгөх, тосон бүрхүүл үүсгэж өгөх. Нэг нь болохоор тэгээ сайлгч иргийг айжмаар сэргээж өгөх юм. 98 оны машинд сайлгч иргүүд бас хатуурсан байгаа. Ер нь мотор жоохон суларсан байгаа шүү дээ. Сая тэгээ код тавигдаад ирэхэд цилиндрийн даралт өсөж байгаа байхгүй.
Одоо манай Монголын нөхцөлд цаг уурын эрсдэс уур амьсгалтай өглөө дулаахан байжгаад оройн сэрүүсдэгч гэдэг юм уу нэг өдөрт одоо хэдэн улирлын өнгийг үзүүлж яадаг орон бол Монгол орон байдаг. Энэ цаг уурын өөрчлөлтөөс болж одоо машины моторт мөн агаарын чийг түншний савнд орсноор агаарын чиг конденсацлагдаж ус болж тэр ус нь бензин шатхууныг бохирдуулж бензиний системийг бохирдуулаад тэр бохирдол шаталтыг муутгаснаас болж мотор одоо хөөд ортох бий болж моторын бохирдол үүсдэг. Бохирдлыг үүсээд ирэхээр нөгөө одоо мотор бол маш сайн тосолгоотой үрэлт багтаа байж моторын жигд ажиллагаа явж явах ёстой байдал бохирдлоос болоод дутуу шаталт үүсгээр нөгөө бохирдол нь эсэргүүцэл болж эхэлдэг. За тэгэд эсэргүүцэл болоод эхэлж байна гэдэг нөгөө тосолгоо муу явагдаад ирэхээр нөгөө ашиг туулийн коэффициент буурч байна. Тосолгоо муу явагдаад ирэхээр үрэлт үүсэж байна. Тэгээ үрэлтээс халалт үүсэж байна. Тэгэхээр энэ машина тэгвэл яаж зөв одоо арчлах вэ гэхээр leader of parts тэргээ тэнхрүүлээ техникийн үйлчилгээг явуулж байгаа. Энэ одоо дом, эм, эрүүлж тэнхэр гэсэн ийм багцуудыг гаргасан байгаа. Тэргээ тэнхрүүлээ үйлчилгээг жолооч нартаа хүргэж байгаамаа. Яасан гинэ юу хийгээд юу болчихлоо гинэ. Ой сайн нэг шингийн янз бүр болчлаа амар утаа хийж ирсэн. Ааха. Тасархаа болж байна. Энэ хэний машин яасан машин бэ? Энэ нэг настай хүний машин багмаа. Тэгээд нэг жоохон масс лидэд ирсэн. Учиргүй масс лидэд ирсэн. Тэгээд харин одоо өстө янз. Ааха. Сая түрүү ирээд юу хийх вэ, яах вэ гэхэд нэг жоохон эргэлзээд эргэлзээд байсан. Тэгээд одоо масс л хэр идчихсэн, утаа нь хэр байсан? Йоо, утаа 8. Масс л одоо нэг 330 км-с 2 литр масс, 3 литр масс иддэг гэсэн. Нөнгөж хар толгой болоод иддэг гэсэн. Энэ хэдэн оны машин? Машиныхаа далаар. Машин 97 оных. За. Тэгээ боксын цилиндр гэдэг машин. Ааха. Тэгээ жоохон ер нь гүцнүү зүгээр исэн тэгэл масс л хийдэл. Ааха. Тэгээ цэгэр утаа хаяад иддэг гэсэн. Ааха. Ямар санда зарим хүн загнуулдаг юм шүү дээ. Утаатай машин байна. Тий. Мотор энэ тэр ер нь задлж исэн юм уу? Үгүй. Задлж байгаа. Тэгээ ер нь задлж байгаа. Өөр байгаа. Ааха. Тэгээ юу яасан нь? Сая хаана явж байхад ер нь машин өөрчлөгдөж байна. Ерөөсөө яг урганаараа ороод буцаж ирэх жоохот тэгэл утаа байхгүй болчихсон шүү дээ. Ааха. Тэгэл очтоо бол бас нэг аавар юм байсан. Бид замтаас за тань хотлол юм шиг байна гэсэн. Иргэд дизайн гайгүй болоо сая нарамд тус утаа гарахгүй л шүү дээ. Нормалж явах гараад шүү дээ. Тий, нормалж байгаа ер нь утаа цэгэр утаа хийдэг гэсэн юм байна. Зүгээр. Тий. Тэгсэн одоо янзын тагсан байна. Яагаад утаагүй болчлоо гэж бодож байна ер нь. Тэр нэг шингэн дайрагт шингэн тагсан шүү дээ. Тэр айхтар шингэн л хийх байлаа шүү дээ. Яг гоо идэлтнүүд гайгүй, гүчнүүд гайгүй. Тэгээ сая би чинь 1.5 таа чинь сая 100 хүрж шүү дээ. Ер нь яг гоо гүчнүүд гайгүй л дээ. Ерөнхийдөө яг гоо 120 мөртөө явахдаа зүгээр цэгээс л утаа хийдэг гэсэн. Цэгэр утаар ерөөс баг болтод арын биш харагдах юм гэсэн. Сая бол ерөөсөө ороод ирсэн ямар ч юм байхгүй. Утаа алга тэгээд гайгүй. Ер нь юунаас болж утаа гарсан гэж бодож байна түрүүнд нь. Би одоо түрүүнд яг нэг би чинь өөрөө машин мэдэх хүнээс асуусан масныг хооц модсон явцсан байлаа гэсэн. Тийм үү. Тэгээ хүмүүс юу гэсэн задал гэсэн үү? Тэгээ ерөөсөө задлалцсан янзлахгүй мотор солихгүй л болохгүй гэсэн үү? Тийм. Тэгсэн одоо тэгээ сая ингээд задлахгүйгээр язж болохоор юм байна. Болохоор янз л юм байна. Одоо тэгээд энийг дахиад шингэлэн хийчихдэг бүр гоё болох гэдэг. Ижил бодож байна да. Сэвчэн ер нь үзсэн үү энэ? Сэвчэн ер нь цагаан байгаа. Энэ гайгүй сэвчэн гайгүй. Сэвчэн бол гайгүй тий. Сая би өөрөө бүр сэвчэн авч хийсэн. Тос бол их идчихсэн. Ба дасуу замгүй. Нэлээ хэд тодгоос тэр сайлгч эрг сэргээд ирэх юм бол өшөө тос идэх нь багасах ёстой. Тэгээ тэр аажмаас сэргэх ёстой юм байна. Ер нь бол тэрэндээ засал аваад ирвэл задлахгүй гэсэн үг тийм ээ. Одоо тэгээ задлахгүй бол тэр машин хийм цаг хугацаа машин хийм гэж шүү дээ. Ааха. Тэгээ энэ яг үнэ хэлээд энэ өгсөн машин чинь мотор одоо тэгээд ямар шинэ мотор орж ирэх юм бэ? Хөржин мотор чинь тэгээд битүү мотор аваад тавихтаас одоо ямар ч юм байх одоо дордууд хулуу гэж одоо тэгээд ямар сандаа энэ бодчих хийж байгаа байхгүй. Нэр юм гэлээ. Нэр бүх эрдэнэ. Жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задахгүй засах үйлчилгээнд Leader of Parts компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм аа. Харин манай одоо Leader of Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө үү гэсэн
одоо саналууд уцаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо Чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж, автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж, автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж өрсөн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болонгуудаас мэдлэгээ одоо аривжуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ одоо автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарсан нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэд гэж бид итгэж байна. Ингээд гарсан нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзийтэй байх болтугай.